Сайн байцгаана уу бүгдэнд энэ өдрийн мэндийг өгье. Эрдүүд сургуулийн төв. Өнөөдөр та бүхэндээ манай сургуулийн төвийн зүгээс үйл явуулдаг үйл ажиллагааны талаар хэлцэл болно. За энэ манай сургуулийн төв өрөө байна. Хамтдаа хөгжөөд гэрэлцгээе гэдэг. За манай сургуулийн төв нь английн сургалт явуулдаг. За мөн зураг баримтлалын сургалт явуулдаг. Эхлээд та бүхэнд английн сургалтын талаар танилцуулъя. За бүгдээрээ юуны төвөнд эхлээд төсөөлцгөнө. За эхлээд англи хэл сурахыг маш хол байгаа хотод хүрэх гэж ойлгоно. Багшийг жолооч гэж ойлгоё. За зорилгодоо хүрэх хэрэгслийг буюу сургалтын төвийг бүгдээрээ машин гэж ойлгоно. За зорилгодоо хүрэх нэмэлт хэрэгсэл буюу сургалтын хэрэглэгдэхүүнийг бүгдээрээ эд анги шатахуун гэж ойлгоё. Сургалтын хугацаа болон төлбөрийг өдөрт хэр хугацаанд 7 хоногийн хэдэн өдөр явах вэ? Хөлсөн нийтвэ гэх мэтлэн зүйлсийг бодож үзье гэж бодоё. За дараагийн юу гэхээр нэмэлт боломж гэж бодъё гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ хамтдаа сургалтын төв хайж явах юм бол дараах байдлаар 5 асуулт асуугаад бас хариултыг авах юм бол та бүхэн бас сургалтын төвөө сонгох болоо шүү хүмүүсээ. За нэгдүгээр бүгдээрээ жолооч буюу багшийн судалцгаая. За багшийг судлахдаа боловсрол буюу сертификатын судлан за энийг бүгдээрээ жолооны үнэлэх гэж бодчихъя. За туршлага болон амжилтыг бас судлах хэрэгтэй. За жолооны туршлага амжилт гэсэн үг. За тэгвэл одоо та жишээ нь өөрөөсөө ингэж сонно гэсэн. За жишээ нь тухайн жолооч маш сайн жолоо барьдаг ч байлаа гэсэн та тийм хол байгаа хот руу тэр жолоочд итгээд ямар ч жолооны үнэлэх байхгүй. Тэгээд итгээд та машиндаа суугаад хол явах уу? Гэт өөрөөсөө асуугаад үзээрэй. За тэгээд таны хувьд жолооны үнэлэхтэй жолоочд суух, жолооны үнэлэхгүй жолооч суух хэр чухал юм те? За юуны дөрөнд боловсрол буюу сертификатын талаас нь ярьцгаая. За тэгээд энэ дээр саний асуултуудыг ерөнхийд нь илүү өөрөөр бас асуусан байгаа. За тэгэхээр таны жолоочийн жолооны үнэлэх таны хувьд хэр чухал вэ? За хоёрдугаар та үнэлэхгүй жолоочоор жолоогоо бариулах байсан уу? Гэт бодоод үзээрэй. За сертификатын хувьд бүгдээр үзцгээе. За английн багшийн бакалавр зэрэгтэй. За ерөнхийдөө эдгээр хичээлүүд ерөнхийдөө би заана. За Монгол Улсын их сургуулийн английн багшаар төгссөн. За энд дугаар нь байна. Нэр ог нэр байна. За мэргэжил маань байна. За мөн арталтай нь болохоор юу гэдэг вэ гэхээр энэ нүрэн дээр юу гэдэг вэ гэхээр артал гэж энэ нүрэн дээр юу гэдэг вэ гэхээр их сургуулиуд төгссөн дүнгууд байдаг, үнэлгээнүүд байдаг. За миний хувьд улсын шалгалтыг английн онлоор 98% үнэлгээ буюу тухайн жилийнхаа төгсөгчдөөс хамгийн өндөр оноог нь авч байсан. За ингээд гол оноо нь 3 буюу 84.8% төгсөж исэн. За боловсрол судлалын магистр зэрэгтэй. За CT сургуулийг төгссөн. За сургуулийн нэр дугаар ог нэр байна. За мөн чиглэл байна. За голч дүн 3.8. За багшлах эрхийг үнэлэх гэж байдаг. За ийм өнгийн дэвтэр байгаа гэсэн үг. За энэ дээр болохоор яаж байгаа гэхээр ог нэр болон регистрийн дугаарууд байдаг. Мөн дугаар байгаа. Бүтэлийн дугаар байгаа. Энэ QR кодоор бас мэдэх боломжтой. За Cambridge сургалтын сертификатууд хамрагдсан. За Cambridge Introduction Cambridge Lower Secondary English as a Second Language гэдэг 0876 гэсэн кодтай сертификат Cambridge сургалтанд орж хамрагдаж авсан байгаа. За эхний жилийн мэргэжил дэвшлэх сургалтад хамрагдсан сертификат байна. За тэгэхээр энэ 5 сертификаттай гэсэн. За тэгэхээр та бүхэн минь бас бодоод үзнэ. Үүнээс гадна хувийн сургуульд 8 жил, сургалтын төвд 4 жил ажилласан байна. За туршлага болон амжилт. За энэтэй холбоотой та бүхэн бас дараах асуултуудыг асууж болно. Таны жолооч хэр сайн жолоо барьдаг вэ? Таны жолоочийн машин суусан хүмүүс хэр хол явсан бэ гэх мэтлээ асууж болно гэсэн үг. За окей. Мэдээж хэрэг саяны асуултууд нь бол төсөөлж байгаа асуулт юм.
За тэгэхээр миний хувьд 10 жилдээ 10 дугаар ангидаа Английн олимпиадын мөнгөн сургуулийн Английн олимпиадын мөнгөн медаль авч ирсэн. За ST ерхий шалгалтын англи 800 авч ирсэн. За энэ сертификатны минь батламжны минь зураг байна. За англи 800. За их сургуультай 1-р курстэй Монгол Улсын их сургуулийн орхон сургуулийн тэнхимийн шилдэг оюутан болж ирсэн. За 4-р курстэй Монгол Улсын их сургууль орхон сургуулийн боловсролын зөвлөгөө мэдээллийн төвөөс зохион байгуулсан миний TOEFL олимпиадыг 1-р байр эзэлж ирсэн. За их сургуулийн улсын шалгалтыг Английн онолыг 98% эмнэлгээтэй төгссөн гэх мэтлэн байна. Мэдээж хэрэг үүнээс гадна өөр амжилтууд байгаа бөгөөд хамгийн чухлуудын та бүхэнд дурж байгаа шүү мэсэ. За сурагчдын хувьд 1-р ХИПА олимпиадаас нэг сурагч маань Монголоос шалгарч ирсэн, Англиас шалгарч ирсэн гэсэн үг. Тухайн Англиас шалгарч ирсэн. За ХИПА-аас 2 удаа хүүхд ерөнхийдөө шалгарах байсан гэсэн үг. За 2 дахь хүүхд маань Монгол S5 ангиллаас хамгийн өндөр үнэлгээг авсан бөгөөд харамсалтай нь оролцоогүй гэсэн үг. За үүнээс гадна налах дүүргийн дүүрэгт 2023-аас 24 оны хичээлийн жил ажиллаж исэн бөгөөд 2023-аас 24 онд багш нарын ангиллын тэргүүн байр 1-р гэсэн. За сурагчдын ангийн 12 дугаар ангийн тэргүүн байр, 9-12 дугаар ангийн тэргүүн байр болон дэд байруудыг эзэлсэн байгаа. За дээрээс налах дүүрэгт ажиллаж байгаа хугацаанд Жамайкийн багш нартай, доктор багш нартай хамтраад налах дүүргийн багш нарт бичих онлайн талаар сургалт орсон байгаа. За энд миний нэр байна. Уганбаяр Writing гэд бичсэн байна. За сургалтын төв нээснээс хойш ерөнхийдөө зуны төрөвчсөн сургалтын үр дүн гэсэн үг. За миний хувьд болохоор бүх сурагчдынхаа сургалт сурагчдын энэ тэмдэглэлийг хийгээгүй, зургийг авч юм тэмдэглэл хийгээгүй. Тэгээд авсан хүмүүсийнхаа та бүхэнд үзүүлж байгаа шүү. За 8 сарын 6-наас 21-ний хооронд Болор гэж сурагч ирсэн. Хинтээ аймагаас ирж сургалтанд суусан байгаа. За тэгээд сургалт нь маш их таалагдсан гэж бодож байна. За хичээлийн нэгчин Мишель гэсэн хүүхдүүд оролцсон. Ингээд сургалтын үр дүнгууд байна. За тэгээд суусан сурагчдын сэтгэлдлүүд байгаа. За эдгээр сэтгэлүүд байна. За эндээс би та бүхэнд нэг бичлэгийг үзүүлье гэж бодож байна. За энэ хүүхд болохоор яасан гэхээр 6 хоногийн турш манаас сайн байцгаана уу бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргье. Эрдэнэ тэм сургалтын төвийн багш Уганбаяр байна. За ингээд манай сургалтын төвд явж байгаа 2 дугаар ангийн сурагч минь Батшиг. За аль сургууль вэ? Батшиг. Голомт цэцлбэр сургуулийн. За 6 дахь хоног дээр бүх хэсгнүүдээ сайн бай. Зэд. За 2 дугаар ангид орсон сурагч налахаас ирж суусан сурагч байгаа шүү юмсаа. Сайн байна. За баярлалаа. За хоёр дахь нь машин буюу сургалтын төгсөг. За машин бол мэдээж хэрэг чухал, жолоочоос гадна маш чухал зүйлээ. За тэгэхээр байрыг болохоор машин буюу сургалтын төвийн байр гэж ойлгоно. Сургалтын төвийн байрыг машин гэж ойлгоно. За сургалтын төвийн байршлыг машин гэр болон сургуультай хэр ойрхон талаар бас бүгдээр бодвол зүгээр байдаг. За 3 дахь нь юу гэхээр тогттой үйл ажиллагаа. За хөдөлгүүр доголддог хэсэг гэсэн үндсэндээ заримдаа хичээл орохгүй ч юм уу байх магадaltaй байгаад байдаг. За энэ ерөнхийдөө байдаггүй. За 4-р багш солигдох хэсэг гэдэг. За жолооч солигдоод байх юм бол машин хэр хол явах бол те энэ талаар бүгдээр бодож үзнэ гэсэн. Багш хэр тогтвортой ажиллах вэ? Талаар бодноо. За энэ өдрийн сургалтын төвийн байраас эхлэе. За манай сургалтын төв нь 27 м² байртай. Дээд нь 12 сурагч суух боломжтой. Өөрөөр хэлбэл нэлээд том боломжийн гэсэн нэг сурагчдад оногдох хэмжээ нь эзлэх газар нь нэлээд том өргөн байдаг гэсэн. За өргөн дэлгэцийн телевизэртэй за 55 инч. За энэ зурагтаар хичээл ордог үндсэндээ. Гэхдээ бас самбартай том самбартай байгаа. За урт баартай учраас нэлээд боломжийн дулаахан өвөлдөд боломжийн дулаан байна гэсэн. За нэмэлтээр Герман тэн авсан байдаг. За сурагчдын хэрэгжилж болох номын сантай. Номын сангийн номнуудыг одоо удахгүй
жохон байж та бүхэндээ танилцуулнаа. Цэвэрхэн орчинтой мөн ариун цэвэр рүү маш цэвэрхэн. За байршлууд. Манай сургуулийн төв нь Сүхбаатарын талбай урд талд, Blue Sky-ийн баруун талд Ленин клуб байрладаг, хотын яг төвд байрладаг гэсэн. За холбогдох утасны дугаар 8853 8879. За заримдаа хичээл орохгүй байх магадaltaй хэсэг байгаа. За мэдээж хэрэг жижигвэр сургуулийн төвүүд ч юм уу эсвэл заримдаа том сургуулийн төвүүд дээр ч гэсэн байдаг. Заримдаа хичээл орохгүй ч юм уу тохиолдлууд байгаад байдаг. За миний хувьд сургалтыг ерөнхийдөө би өөрөө орно. Ганцхан багштай. Тэгээд тэр нь би өөрөө юм аа. За миний хувьд багшаар ажиллах хугацаанд сүүлийн 8 жилийн хугацаанд гэсэн үг. Чөлөө авч исэн өдөр 1-2 л байгаа. 8 жилийн хугацаанд. За тэгээд нэгээс хоёрхан л байгаа гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө 6 сард сургалтын төв нээснээс хойш нэг ч удаа хичээл заслаагүй. Цагаасаа дандаа өмнө ирдэг байсан шүү. За хэр тогтвортой ажиллах вэ гэдэг. За багш сурагч хоёр за яа тогтвортой багш хэр тогтвортой ажиллах вэ гэдэг нь хэр чухал вэ гэхээр багш сурагч хоёр харилцан бие биенийхээ арга барил тасгад тодорхой цаг хугацаа ордог. Багш сурагчийн сурах юм маяг болон хурд гэх мэт тасдаг. Сурагч муу адил багшийн заах арга барил болон хурд гэх мэт тасдаг. За тэгвэл багш олон солиодох сурагчийн сурлууд муугаар нөлөөлдөг. За би өөрөө хичээл зааж байгаа учраас иймээс багш солигдно гэсэн юм байхгүй. Яа тэгэхээр энэ миний өөрийн ажиллаж байгаа сургалтын төв гэсэн. За эд анги буюу шатхуун иргэний талаар буюу сургалтын хэрэглэгдүүний талаар үзье. За энэ дээр бүгдээр гол эд анги буюу хөтөлбөр буюу Devan English Grammar Book гэдэг номны талаар, бусдад анги буюу номын сангийн талаар, манай сургалтанд хэрэглэгдэх номын сангийн талаар, нэмэлт тоноглол буюу нэмэлтээр хэрэглэж болох хэрэглэгдэхүүний талаар болон үнэлгээний хэрэгсэл буюу Excel хүснэгтийн талаар гэсэн 4 зүйлийг үзнэ. За тэгвэл эхлээд бүгдээрээ Devan номныхаа талаар үзье. За энэ ном нь болохоор 2013 оноос хойшоо бичигдээд 11 жилийн хугацаанд буюу 2024 онд гарсан. За дуудлага, үг бүтэх ёс, шинэ үг цээжлэх арга, үгсийн амиг, цаг, угсарсны хэлбэр болон бус нарийн төвхтэй өгүүлбэрийн бүтэц зэн дүрм гэсэн хичээлүүд байдаг бөгөөд нийт 99 төрлийн хичээлтэй үүнээс гадна хавсалт байгаа. Ингээд нийт 99 хичээл болж байгаа. За тэгээд эдгээрийг болохоор PowerPoint-аар харуулад мөн видео хичээлээр бичсэн байдаг. Ийм учраас сурагчид маань хичээлээ PowerPoint-аар үзээд давхар гэртээ видео хичээлээр давтах боломжтой гэсэн үг. За энэ ном дотроо 4 хэсгээс бүрдэж байгаа. Онлын ном болон онлайн дасгалын ном гэж байгаа. Дасгалын хариулттай ном, цагийн үснэгт хичээлүүдийг тайлбарсан 99 видео хичээл гэсэн 4 хэсгээс бүрдэж байгаа. За хичээлийн PowerPoint-ыг харагдуулах юм бол иймэрхүү байдлаар харж болж байна. За энэ нь болохоор нэр үгийн ерөнхий тойм гэсэн нэгэн слайд гэсэн үг. За маш хичээлийн агуулга сайтай байгаа. За хичээлийг бид нэр видео хичээлийг энэ Facebook групп байдаг бөгөөд намаа аваад QR кодыг уншуулснаар та бүхэн энэ группт орох боломжтой болдог. За тэгээд бүгдээ жишг видео хичээлийг үздэцгээе. Сайн байна уу? Бичлэг хэлхээс өмнө та зүр зураг анхаарлаа хандуулно. Practice. За дөрөв анхаарлаа үлгүүн. Infinite random гэдэг дөрөв хичээл байна. За одоо бүгдээрээ сургалтын хэрэглэгдэхүүний нэмэлт хэрэглэгдэхүүний талаар үздэцгээе. За номын сангаа яцгаая. За манай номын санд дараах номнууд байдаг. IELTS-ийн хамгийн чухал номнууд байгаа. За энэ номны хувьд одоогоор бараг Монголд бараг орж ирэх нь ховор байгаа ном шүү. Жишээ. За TOEFL-ийн номнууд байна. IELTS номнууд. За дөрмийн номнууд, дараах номнууд байгаа.
За тол бичиг. Дараах тол бичиг байна. Oxford-ын тол бичиг ерөнхийдөө байдаг манад. За шинэ Хөх холбоотой ном. Унших номнууд. За хүүхдийн маш олон төрлийн номнууд байгаа бөгөөд янз бүрийн насны хүмүүс зориулсан номнууд байгаа шүү манай дээр. За номын сан мөн нэмэгдэж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За нэмэлт хэрэгслэн. За шинэ үгийн картууд маш их хэрэгэлдэг. За Duolingo app цахим хэрэгслээс Duolingo гэх мэтлэн хэрэгэлдэг байгаа. За бүх мэдээж хэрэг цахим хэрэгслүүдэд бас хэлж болохгүй. Учираас бүгдийг нь гаргасангүй хүмүүсээ. За мөн ийм board game буюу хөлөг тоглоомод хэрэгэлдэг. За хичээлийн үйл явцыг тухай board нь хянаад явах боломжтой. За энэ 6 сард 7 сард суусан сурагчдын одоо бүртгэл байна гэсэн үг. За ингээд сурагчд маань хийгээгүй байх юм бол тэрнээс цаашаа явдаггүй. Тэгээд эцэг эхчүүд бас хүүхдийнхаа хэр байсан байв. За эсэлтийн оноонд хэр байсан. За явц нь ямар шиг байгаа гэх мэтлэн мэдээллийг тухай бүрд нь авах боломжтой гэсэн үг ээ. За дөрөвдүгээрт өдөрт хэр хугацаанд 7 хоногийн хэдэн өдөр явах вэ? Буюу сургалтын хугацааны талаар бүгд мэдээлэл авцгаая. За энэ бичгийн жохон өөр шүү юмс. За сургалтын хугацааны бүгд авцгаая. За өдөрт 2 цаг, 7 хоногт 3 өдөр ордог. За ингээд 1 сард 12 удаа ордог. Цагийн хуваараа маш уян хатан нөхцлөөр тохиролцох боломжтой. Сарда 12 оролт буюу 200 сая төгрөг гэж байна. За нэмэлт ямар боломж байна вэ гэдэг талаар үздэцгээе. За ерөнхийдөө үүнээс гадна ямар онцлогуудын талаар ярих гэсэн үг. За хичээлийг видеогоор давтаж үзэх боломжтой. За хичээлийг зурагтаар PowerPoint-аар харуулдаг учраас маш ойлгомжтой. Ийм учраас багшийн бичгийн хэвтэй холбоотой бичгийг буруу ойлгох, хуулж бичгээд эсвэл ойлгохгүй байх ч юм уу, уншигдахгүй байх гэсэн асуудал байхгүй. Багшийн бичиж дуусгахыг хүлээх шаардлагагүй. За ийм учраас хичээл маш хурдан явах боломжтой гэсэн үг. За бичлэг болон нарийн бүдүүвч гэх мэтийг үзэхэд төхөн байдаг. Өөрөөр хэлбэл том зурагтаараа бүгдээрээ янз бүрийн бичлэг ч юм уу үзүүлэн таниулах материалын илүү өндөр боломжтойгоор хичээл ордог гэсэн үг нэгсэн доо. За дээрэс нь 2003 онд байгуулагдсан Монголын хамгийн анхны англи хэлний номын төлрүүдийн нэг рүү багштай хамт очиж өөрт таарсан номыг сонгох боломжтой. Бага сурагч мөн дээрэс нь манайх яадаг гэхээр сурагчдын бичгийн ажлыг үзээд сайжруулж өгдөг. За миний хувьд түрүү жил хичээлийн жилээр 9 дугаар ангийн хүүхдүүдэд орсон бөгөөд 1 сар орчмын хугацаанд ангийн бүх хүүхдүүдийн бичгийн ажлыг үзээд сайжруулж өгсөн байгаа. Мэддэгдэхүйц сайжруулсан. За тэгэхээр яг энэ туршлагаараа өмнө мэдээж хэрэг бичгийн хичээл орж ирсэн маш олон удаа орж ирсэн байгаа. За энэ туршлагаараа үндэслээд маш гоё тийм бичих боломжтой сурагчдыг маш гоёор бичүүлж сургадаг. За ингээд бүгдээ яг сая английнхаа хичээлтэй холбоотой дараах зүйлсийг үзсэн гэсэн үг. Нэгдүгээр манай хичээл танилцуулах бичлэгтэй холбоотойгоор дараах зүйлсийг үзсэн. Багшийн талаар, сургалтын төвийн талаар, за сургалтын хэрэглэгдэхүүний талаар, сургалтын хугацаа болон төлбөрийн талаар, нэмэлтээр ямар боломж идэх боломжтой вэ гэдэг талаар буюу 5 зүйлийг үзсэн байх нэ. За одоо бүгдээрээ зураг баримлын сургалтын тухай мэдцгээе. За та бүхэн эдгээр нь болохоор миний зурсан зураг юм. Тэгэхээр иймэрхүү байдлаар зурж үзье гэж бодож байвал. За мөн иймэрхүү байдлаар зурж сурах гэж бодвол манай сургалтанд суугаарай. За ийм зураг байна, ханийн зураг байна. За эдгээр нь бүгдээр миний зурсан зургууд юм аа. За энэ 2017 онд зургийг авч ирсэн болохоор нэлээд пиксел муутай байгаа шүү хүмүүсээ. За мөн ийм
баримтлан бүтээлүүд хийж сурмаар байл. За энд сурагчдын хийсэн бүтээлүүд байгаа. Мөн миний бүтээлүүд байгаа. За энийг би хийсэн, энийг сурагчд хийсэн байгаа. За миний хувьд хэдийгээр зургийн багш мэргэжилгүй ч гэсэндээ 10 жилээсээ өдийг хүртэл зурж байгаа гэсэн үг. За тэгээд хувийн сургуульд баримлын багшаар зураг баримл хосолсон ангийн дугуйлан ажиллаж байсан. За энд манай сургуулийн ерөнхий мэдээлэл байна. За онол ба дадлага хослуулаа орно. За ингээд зургийн төвийн төрөл жанр хэрэглэгдэхүүнүүдийн ялгаа, аниме, манга болон бус суур ойлголтууд, за зургийн суур чадварууд, баримлын хэрэглэгдэхүүн, баримлын суур чадварууд, за зургийн болон баримлын хэрэгслийн дэлгүүртэй танилцаж өөр тохирсон хэрэгслийг сонгож авах боломжтой. Мөн хичээлийн хуваарийн талаар танилцуулъя. Өдөрт 2 цаг, 7 хоногт 3 цаг орно. За сарда 12 удаа орж байгаа. Төлбөрийн хувьд 250 мянга гэж байгаа. Зургийн болон баримлын бүх хэрэгсэл багтсан. Ингээд 2 дахь сараас эхлээд та хэрвээ эдгээр бүх хэрэгсэл нь байх юм бол эсвэл авах шаардлагагүй байх юм бол 200 мянган төгрөгөөр сууж болно. За манай байршлын хувьд Blue Sky-ийн баруун тал Ленин клубт байрлаж байгаа. Буюу яг хотын төвд байрладаг гэдгээрээ даваа талтай. За манай номын санд мөн зурагтай холбоотой эдгээр номнууд байдаг. За манга зурж сурах ном байна. За энэ бол жил болгон маш сайн борлуулалттай гэдэг ном. Бестселлер ном гэж явдаг. Bestselling author буюу энэ номын зохиогч нь хамгийн сайн мангатай холбоотой номнуудыг гаргадаг зохиолч байгаа. За мөн манга зурх 10 steps байна. Ийм ном байна. За энэ хар зургийн онлын ном байдаг. Шүтээсээс гаргасан. За ингээд бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарал хандуулсан явдал баярлалаа. За ингээд та бүхэндээ зураг болон баримл мөн англи нийт сургалтуудын хамтлаг танилцуулаа. Та бүхэн ерөнхий мэдээлэл нь энэ дээр байгаа гэсэн. За бүгдэнд нь анхаарал хандуулсан явдалд дахин баярлалаа.